Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр би дуусгаж чадахгүй байгаа нэг шалтгааны тухай ярих хүсэлтэй байна. Ихэнх хүмүүс үүнийг залхуу байгаатай холбож үздэг. Гэвч би тэгэж бодохгүй байна. Ер нь телевизээр, радиогоор, сошиал медиагаар хараад байхад бид ихэвчлэн хүмүүсийн мундаг байгааг хардаг тийм ээ, үздэг. Бусад хүмүүсийн амжилтыг нь үздэг, хардаг. Бусад хүмүүсийн маш сайхан гарсан тэр зургийг нь үздэг, хардаг. Гэвч тэр амжилтанд хүрэхээс өмнөх үе, мундаг болохоос өмнөх үе буюу мундаг болохын тулд, амжилтанд хүрэхийн тулд тэр туулсан замыг нь ерөөсөө мэддэггүй. Өөрөөр хэлбэл зовж шаналж байсныг нь мэддэггүй. Бүтлгүүдэж байсныг нь мэддэггүй. Гаргасан алдааг нь бид мэддэггүй. Бүр энгийнээр хэлэх юм бол тэр муухай гарсан зургийг нь хизэж харддаггүй. Тэр бичиж байсан нооргийг нь хизэж харддаггүй. Тэгээд муухай гарсан зураг тэр нооргоо хүн угаасаа хизээч үзүүлдэггүй тийм үү? Тэгээд яадаг вэ гэвэл бид өөрсдийнхөө асуудлыг, өөрсдийнхөө зовлон бэрхшээлийг, өөрсдийнхөө бүтлгүүтэж байгааг, тэ болж бүтэхгүй байгааг, чадахгүй байгааг тэр хүмүүсийн хамгийн сайнаар байгаа тэр үеийг харьцуулж үздэг. Өөрийгөө тэр хүмүүсийн хамгийн гоё гарсан тэр зурагтаа харьцуулж үздэг. Өөрийгөө тэр хүмүүсийн хамгийн тэр аз жаргалтай байгаа тэр мөчтөд харьцуулж үздэг. Тэгээд яадаг вэ гэвэл өөрийгөө голдог, өөрийгөө зэмлдэг, өөрийгөө зовоодог, тэгээд урам хугардаг, тэгээд хийхээ зогсоодог. Тийм болохоор би өнөөдрийнхөө бичлэг дээр юу дамжуулах хүсэлтэй байна вэ гэвэл өөрсдөө тэр хүмүүсийн хамгийн сайнтай битгий харьцуул. Өөрсдөө ер нь бусадтай бүү харьцуул. Эхлээд муу байна гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэгээд сайжирна гэдгээ мэдэх хэрэгтэй. Хүн нэг удаагийн үйлдэлээр мундаг болохгүй. Олон удаагийн үйлдэлээр мундаг болдог. Нэгсэнтэй мундаг байна гэдэг нь дадал зуршил юм шүү гэдгийг би хэлэх хүсэлтэй байна. Тийм болохоор хийж дуустлаа бүү зогсоорой. Бүтээж дуустлаа бүү зогсоорой. Мөн мундаг болон болтлоо битгий зогсоорой гэдгийг өнөөдрийнхөө бичлэгээр сануулгах хүсэлтэй байна. Хэрвээ энэ бичлэг танд урам зориг өгсөн бол цааш нь найз нөхдөд түгээгээрээ мөн та өнөөдөр юу хийж дуусалгүй зогсчихсон байна вэ? Үүний нэг том шалтгаан юу вэ гэдгийг та доор надтай хуваалцаарай. Тэгвэл би маш их баярлах болно. Тэгээд миний дараагийн бичлэгийг имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол uka@comr ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй. Мөн миний YouTube сувагт бүртгүүлээрэй. Хүс, хий, хүр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.